Систем менежер та өөрийн ихээр LXP-цэг ESQL-цэг хэмээн систем тэмтрэн орно. Систем тэмтрэн орсон дараа та SQS үндсэндсний сурагчид эзэсийг сонгоно. Дэлхийд сарах байдлаар харагдах бөгөөд анги болон бүлгийг сонгосны дараа төлөв хэсгээс сонголт хийж мэдээллийг харна. Холбогдсон төлөвийг сонгосноор SQS болон ESQL системээр холбогдсон сурагчдын мэдээлэл харагдана. Харин шилжин эрх төлөвийг сонгосноор SQS системээр бүртгэлтэй боловч ESQL системээр бүртгэлгүй сурагчийн жагсаалт гарч ирнэ. SQS ID зөрсөн төлөвийг сонгосноор регистрийн дугаар дутуу эсвэл зөрсөн сурагчдын мэдээлэл харагдана. Дээрх тохиолдолд төлөв хэсгээс шилжин эрх төлөвийг сонгон тухайн сурагчийн регистрийн дугаарыг хуулж аван SQS ID зөрсөн сурагчийн нэрний ард байрлах харандааны зургийн дээр дарж регистрийн дугаарыг оруулан хадгална. Регистрийн дугаарыг зөв оруулсны дараа дэлгэцний зүүн дэд болон байрлах холбоо товчийг дарснаар тухайн сурагчийн SQS болон ESQL системээр их мэдээлэл хоорондоо холбогдно. Дэлгэцний зүүн дэд болон байрлах SQS сурагч товчийг дарснаар хайлтын хэсэг нэгдэнэ. Энэхүү хэсэгт та тухайн сурагчийн регистрийн дугаарыг оруулан хайлт хийх боломжтой. Хайлтыг үзэгдсэний дараа тухайн сурагчийн мэдээлэл системд байгаа хэсгийг шалгаж хэрэв бүртгэлтэй бол сурагчийн дэлгэрэнгүй мэдээлэл дэлгэцээр харагдана. Үүнд сурагчийн овог нэр, анги, бүлэг, бүртгэлийн мэдээлэл зэрэг үндсэн мэдээллүүд багтана. Энэхүү боломж нь сурагчийн мэдээллийг шалгах, тулгах, мөн зөрүүтэй мэдээллийг засахад хялбар, шуурхай ажиллагааг хангах давуу талтай юм а.